загварыг танилцуулъя. Тухайн бизнес төслийн загварыг тухайн бүсийн онцлог, хоршоодын гишүүдийн ялгууртай байдал дээр үндэслэн боловсруулсан. Жишээ болгоод зүүн бүс дээр тайлбарлая. За зүүн бүсийн хувьд нэг малчин өрх, тэмээгүй, адуу 30, үхэр 28, хонь 149, ямаа 86, нийтдээ 300 орчим толгой малтай байхаар. За 10 малчин өрх нийлэх буюу 10 гишүүнтэй хоршоодын хувьд малын бүтцэн нэг 3000 орчим толгой мал байхаар тооцоо гарч байна. За энэ 3000 орчим толгой малаас 5 жилийн дунджаар 13.4 тонн мах, 15.6 тонн сүү, 550 арьс шир, 2260 кг-ноос 320 дайвар, 410 кг ноолуурыг хоршоо манд бэлтгэх ийм тооцоотой байна. Тэгэхээр 10 гишүүнтэй хоршоодын хувьд юу хийж болох вэ гэхээр за түүхийн эдийн агуулгах шаардлагатай, сүүний хөргүүртэй танк хэрэгтэй. За агуулгаж шаардлагатай тоног төхөөрөмжүүд, түүхийн эдээ зөөвөрлөх машин, за мөн тэжээлийн газраа хашаалах шон, тор, за мөн сүүний жижиг цэгтэй байхаар тооцоолж байна. За энэ бүгдийг суйрлуулах, за технологийн сургалтын зардлыг нэмээд, за үндсэн үйл ажиллагааны 164 сая орчим төгрөг. За нэмэлтээр махны чиглэлийн өсвөр бух шүтлэн үнэ авна гэж үзээд энийг борлуулна гэх юм бол 334 орчим сая төгрөг нэг хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоол гарч байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг бид жилийн 6% хүүтэй одоо 3-5 жилийн хугацаанд ашиглаад эхний жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөд гээд тооцох юм бол нэг өрхөнд 33.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр өөрөөр хэлбэл зээл хэлбэрээр авахар ийм тооцоо гарсан. За энэ бүхний үр дүнд 5 жилийн эцэст зээлэтүүлсэн за хоршоо маань 5 жилд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой. За мөн тэтгэврийн дараа хашгин 147.8 сая төгрөг байна. За зээлийн дараа хоршоонд юу үлдэх вэ? За нөгөө одоо барьсан агуулга маань байна. За машинтайгаа байна. Хөргүүртэй танктай үлдсэн байна. Тэжээлээ тариалах 5 газартайгаа. За тэгээд нөгөө шүтлэн өхөр өсвөр бухтайгаа. За шаардлагатай тоног төхөөрөмжтэйгээ болоод үлдсэн байна. Энэ авсан одоо хийсэн хөрөнгө оруулалт маань 5 жилийн эцэст илэгдлээ тооцоод 280.3 сая төгрөгийн үлдэх хөрөнгөтэй. За тэгээд тухайн нэг гишүүний хувь нийлүүлсэн хөрөнгө маань 43.7 сая төгрөг буюу бараг 10 сая төгрөгөөр ингээд хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдэхээр ийм үр дүн гарахаар харагдаж байна. За энэ төслийг бид одоо бүс болгон дээр гишүүдийн тоо, за үйл ажиллагааны ялгууртай байдлаар ингэж тооцож үзсэн. Тэгэхээр 10, 30, 100, 200, 500 гишүүнтэй байх юм бол энэ хоршоо юу хийж болох юм? Эртний төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх юм? Хэр ашигтай төсөл байх юм бэ гэдгийг тооцож үзсэн байж байгаа. Тэгэхээр гишүүдийн тоо өсөх тусмаа үйл ажиллагаа өргөжин. За нэг гишүүнээс гарах одоо хөрөнгө оруулалт буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бага байхаар за мөн 5 жилийн дараа одоо орлого ашиг нэмэгдэхээр энэ тооцоотой байна. За энэ одоо төслийн загварыг Rural Invest гээд нэгдсэн үндэсний байгууллагын хөлстэй чум байгууллагын боловсруулсан энэ програмаар хийдэг. За энэ програмд тухайн одоо бүс нутаг болон одоо хоршооны дата мэдээллийг оруулахад тооцоол нь гараад ирдэг. Энэ дээр судалгаа мэдээлэл нэмээд төсөл бэлэн болно гэсэн үг. За энэ програмыг ашиглан төсөл бичих одоо аргачлал арга зүйгээр хангадаг нь хөдөөж их сургуулийн багш нар байдаг. За багш нартай энэ төслийн талаар холбогдвол 90-37 30 арга үсгийн нууцаар холбогдож болно.